функцийн уламж нь f' функцийн график нь зурагт өгсөн парабол бол хэрвээ энэ нь бол f функцийг одоо чинь. За бид нар f' x функц. За энэ бол парабол квадрат функц байна. Парабол байна гэдэг чинь. За тэгвэл энэ маань ямар хэлбэртэй вэ? А үржигдэх нь x-ээс асах нь x1, үржигдэх нь x-ээс асах нь x2 байна гэсэн үг. За x1, x2 гэдэг маань x тэнглэгийг огтлох цэгүүд байна гэсэн үг. Тэгвэл бидний f'(x) функц маань а үржигдэх нь x-ээс за энд хасах нэг байна x-ийн, тэгвэл энд нэмэх нэг болж хувирна. Үржигдэх нь энд 3 байгаа учраас энд x-ээс хасах нь 3. За манай тэгвэл парабол маань ямар хэлбэртэй болж байгаа вэ? А үржигдэх нь x квадратаас хасах нь 2x хасах нь 3 гэдэг функц. Одоо тэгсэн чинь манай параболын маань оройн цэг энэ байна. x-ийн нэгт y-ийн 4 гэдэг утгыг өгч. Тэгвэл энд x-ийн оронд 1-ийг орчуулах юм бол а үржигдэх нь 1-ийн квадратаас хасах нь 2-ыг үржигдэх нь 1 хасах нь 3 тэнцүү 4 болно гэсэн. За энэ чинээс тэгвэл а болчих юм бол а тэнцүү хасах 1 болох нь. Энд чинь хасах 4 ийш гараад тавахаар хасах 1 гэсэн. Тэгвэл бидний f хасах 1 x f' функц маань хасах 1-ээр үзүүлчихээр хасах x-ийн квадрат нэмэх нь 2x нэмэх нь 3 гэдэг парабол болчихно. За энэ параболын f функцийг олох юм бол f(x) функц болно. Тэгвэл интеграл хасах x-ийн квадратаар нэмэх нь 2x нэмэх нь 3 гэдэг. За энэ интегралыг бодчих юм бол хасах x-ийн кубыг хуваах нь 3 нэмэх нь x квадрат болно. Нэмэх нь 3x нэмэх нь c болно. За тэгвэл энэ дээрээс биднэрт f-ийг нь хасах 4-тэй тэнцүү гэдгээс c мэдээж 4 болж таарна. Тэгвэл энэ дээрээс f(x) функц маань ямар байх вэ гэхээр хасах 3-ны x-ийн 4 зэрэг дээр нэмэх нь x квадрат. За энд хасах 4 нэмэх нь 3x хасах нь 4 гэдэг функц. За энэ функцийн хамгийн утгыг ол гэж байна. За энэ функцийн хамгийн утгыг олохын тулд тухайн функцийн сэжигтэй цэг буюу одоо бид нар сэжигтэй цэгүүд угаасаа мэдэгдэж байгаа шүү дээ. x тэнцүү хасах 1 x тэнцүү 3 гэдэг хоёр сэжигтэй цэг байна. Энэ хоёр сэжигтэй цэгээ энэ хоёр функцтэй орлуулах юм бол за хасах 1-ийг орлуулаа бодонгууд хасах бүхэл 3-ны 2 гарна. Харин 3-ыг орлуулахад 5 болчих. За тухайн орчиндөө максимум цэг ол гэсэн учраас 5 байна. Ингээд бидний хариу E.